Сайн байцгаана уу. Сонсголгүй байхын төсрийн чуулганд нөхөрлөж байгаа буян тогтох байна. За ингээд самбай сургуульд оролцох залуучууд маань их бэлдээд, их сандраад одоо төгсөж чадах болов. За шалгалтаа яана гэд бөө айцтай догдолтой байж иж магадгүй. За анх удаа оролцох гэж байгаа залуучуудын маань бүр илүү одоо айцтай байгаа бах. За энэ удаа онцгойлон ах эгч нар маань бас ингээд оролцож болох боломжтой болсон болохоор хэдийгээр баярлж байгаа ч гэсэн за бас яандаа гэд өөрсдөө бас голж байгаа, сандарч байгаа сэтгэл байж магадгүй. За ингэж оролцох юм бол магадгүй сэтгэлд маань үлдэх юм бас яг ямар байх бол, юу байх бол за эсэргээрээ за бид бүхэн нэг ч гэсэн сүнсийг олж авахын тулд бэлтгэгдэж байгаа цаг хугацаа гэж бодох юм бол бас оролцсноор за төгсөх нь хамгийн чухал биш, оролцож байгаа нь чухал. За оролцоод сайн мэдээний төлөө олж авж байгаа зүйл маань чухал гэж бодоод оролцох юм бол их одоо өөр сэтгэлээр оролцох болов гэж оролцохдоо эцсийн олж авж байгаа үр дүн за надад үлдэж байгаа зүйл үнэхээр хамгийн том чухал зүйл болов гэж бодож байна. Тэгэхээр ингээд самбай сургуульд оролцсон залуучуудынхаа гэрчлэлийг ингээд олон удаа сонсч байсан. Тэгээд тэр үед бэлдсэн одоо зохиомжоо хэрэглээд сайн мэдээ тарааж исэн. За тэгээд тэр хүн маань ирсэн гэдгийг сонсоод тэр хүний хувьд өөрөө айцтай хэцүү ядраад оролцсон ч гэсэн үлдсэн зүйл нь за тэр хүний хувьд маш их байсан. За тэрийг ингээд сонсоод самбай сургуульд оролцох нь за ийм болохоор их чухал юм байна да гэж их бодогцоо. За тэгээд хоёр дахь асуулт болохоор тэг мэдээж за оролцох нь чухал. За бас төгсөх нь чухал. За гэхдээ төгсөхийн тулд бид нар суралцж байгаа биш. За сүнсийг аврах ажилд бэлтгэгдэхийн тулд суралцж байгаа. За Самуэлээр дамжуулан анзаарах юм бол анзаарсан зүйл маань за өөрийнхөө хэв хэмжээг мэдэж авч байгаа юм. Нөгөө талаараа хэвийн Христэд итгэгчийн амьдрал ямар байх ёстой юм бэ гэдгийг сурж авч байгаа. За тэгээд үгийн талаар за сүнс рүү хандсан сэтгэлийг за маш их зүйлийг олж авдаг. За мэдээж оролцох нь чухал. За тэгвэл бурхан эхэлсэн бол за төгсгөх хэрэгтэй гэсэн учраас төгсгөх нь ч гэсэн чухал байгаа. Тэгэхээр төгсөөд ингээд одоо ямар нэгэн зүйлийг авж гин одоо гэрчилгээ юм уу ямар нэгэн зүйлийг авж гин гэдгээсээ илүү за төгсөх хүртлээр миний дотор үлдсэн үг за сонсон үг за тэр үгийг хэрэгжүүлэе гэсэн миний итгэлийн шийдвэр маш их байдаг. Тэгэхээр оролцох нь мэдээж чухал. За бас эцийг нь үзнэ гэдэг маань бас ялгаагүй чухал болоо гэж бодогдож байна. За баярлалаа.